За 41 улсын их хурлын гишүүнийхээ саналыг зарчмын хувьд бол хүндэтгэж байгаа. Зөв. Төвшин гишүүн ч гэсэн өргөн барихаас өмнө одоо сайдаар ажиллаж байсан хүний хувьд мэрэгжлийн одоо бас санал солилцох зэрэг ийм ажлууд бол явагдсан. Тэгээд эрсдлүүд нь юу юм, давуу тал нь юу юм, юуг нь дэмжиж байгаа гэдгийг ярилцаад яг энэ хэлбэрээр бол орж ирж байгаа. Нийгэмд бас нэг буруу ойлголт өгөгдсөнд бол миний хувьд бол харамсаж байгаа. Яг тэгэхээр яг энэ хууль өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлийн одоо энэ хувь хэмжээнд багасах юм шиг ийм ойлголтыг өгчихсөн. Ажил олгогчид ер нь нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй юм шиг ийм ойлголтыг өгчихсөн байгаа нь бол магадгүй нийгэмд алга ташилт аваад яг ясмэн дээр бол яг ийм нөхцөл байдал бол байхгүй. Зөвхөн тэтгэврийн шимтгэлийг аваад үзэхлээр тэтгэврийн шимтгэл ажил олгогч 8.5%, ажилтан 8.5%, нийлээд аль аль нь 17%-ыг төлдөг. За үүнээсээ тэтгэвэр тогтоолохдоо тухайн цалингийн 45%-аар хамгийн багадаа одоо цалин нөөс нь бодогдож тэтгэвэр нь тооцогддог байгаа тийм. Тэгэхээр ажил олгогчийн төлж байгаа шимтгэл нь ямар ч одоо бүртгэлгүй явагддаг, төр зүгээр л өөртөө авдаг юм шиг ийм одоо буруу ойлголтыг өгсөнд бол харамсаж байгаа. Үүнийг ажлын хэсгийнхэн одоо бас өөрсдөө залруулж нийгэмд хэлнэ үсттэй. Яг энэ хуулийн төсөл бол яг өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн хувьд бол шимтгэлийн хувь хэмжээ бол буурахгүй. Шимтгэл бодогдож байгаа цалин хөлснийх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт орсноороо ямар нөлөөтэй вэ гэдгийг бол бас сайн ярих хэрэгтэй. Яг тэгэхээр өнөөдөртөө бол таны цалингаас одоо жишээлбэл баг шимтгэл авч байгаа юм шиг санагдаж байгаа боловч ирээдүйд таны бодогдох одоо тэтгэврийн хувь хэмжээ чинь буурж орж ирнэ шүү гэдгийг бас бид нар сайн хэлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр өнөөдөр миний 100 төгрөгнөөс бодогддог байсан бол би алстаа 100 төгрөгнөөс 45% нь бодогдох бол би 80 төгрөгнөөс бодуулаад ирэхлээр 80 төгрөгнийхаа 45%-аар л бодогдож орж ирнэ тийм үү. Тэгэхээр энэ бол алстаа миний одоо алстаач биш өнөөдөр эрсдэлд одоо орлоо гэхэд листэ бодууллаа гэхэд тухайн одоо бодогдож байгаа хэмжээнээс нь лист нь бодогдох учраас эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй болсон бол тэтгэвэр тэтгэмжинд бодогдох учраас энэ нь одоо бас буурж орж ирнэ. За ер нь бол хоёр хэлбэрийн одоо бодолтой байгаа тийм. Нэг нь хуримтлал суурьтай, нэг нь нэрийн данс суурьтай. Тэгээ энэ хоёрын одоо зааг дээр ямар ялгаа байгаа вэ, ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг одоо бас төвшин гишүүн маань миний хугацаа дуусж байгаа учраас та яг энэ дээрээ одоо бас тайлбарлаад би эргүүлээд одоо цаг авч 1 минутанд дахиад асуулт асууя. За төвшин гишүүн асуултанд хариулна уу? За Эрдэнэт гишүүнийг бас Ариун зай гишүүний асуултанд хариулъя. За юуны өмнө яг энэ хуулийн төсөл боловсруулагдаад 1 сарын 2-нд дэд парламентын мандар тавигдсны дараа олон нийтэд нэлээд мэдээллүүдийг тал талаас түгэж явсан. За энэ дээр бол зарим нэг ярилцлагаас болон эндүрэл гараад ажил олгогчоос одоо нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөхгүй юм шиг юм мэдээлэл тарсан. Тэгэхээр энэ бол анханасаа ер нь тийм сэтлэггүй буюу дэд парламентаар тавигтай ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалыг дээд хэмжээг нь одоо тогтоох тухай гэж ингэж тавигдсан. Одоо ч тэр хэвээрээ байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бас буруу зуруу олон нийтэд мэдээлэл хүрсэн бол бас энэ дээр уучлал хүсье. За хоёрдугаар нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яамны сайдууд байсан олон одоо мэрэгжлийн хүмүүстэй бол энэ талаар одоо уулзаж ярилцсан. Энэ бол бас нэлээд зөвшөлтөд төрсэн. Ялангуяа гол одоо мэрэгжлийн одоо сайд нартай уулзсан уулзалтууд бол энэ нийгмийн даатгалын нэмэлт өөрчлөлтийн хуулийн агуулга бол цаашдаа барих баримтлагатай төдийлөн одоо том зөрчил байхгүй маа гэдэг дээр бол бид нар санал нэгтэй нийлсэн гэж ойлгож байгаа. За ер нь бол яг одоо талин хүснээс тооцох нийгмийн даатгалын одоо энэ орлогын хэмжээг бид нар одоо яаж юунаас тооцох вэ гэдэг ийм суурь үзүүлэлтүүдийг тооцож байгаа. За 2008 оноос өмнө бол бид нар бол яг хөдөлмөрийн хуулийн дагуу тодорхойлж ирсэн цалин хөлснөөс тооцож ирсэн. 2008 оноос хойш бол иргэний хуулийн олон гэрээнүүдээс одоо нийгмийн даатгал авч одоо ийм бас хувирсаар агаад өнөөдөр одоо бизнесийн орлогоос буюу иргэний хуулийн бүх төрлийн харилцаанаас нийгмийн даатгалыг хоёр талаас нь сутгаж авдаг ийм зохицуулт руу борсон нь бол одоо ялангуяа хуваарай хөдөлмөр эрхлэгчид байгууллагын хувьд ч гэсэн сутган төлөвтөр бол хүндрэл учирч байгаа учраас энэ харилцааг одоо эрх зүйн хувьд бүрэн ангилъя гэж байгаа. За энэ утгаараа бол ер нь цаашдаа бизнесийн орлого буюу иргэний хуулийн зохицуултын харилцаанаас нийгмийн даатгалыг хоёр талаас нь сутгахгүй байх
гэх зүйлд орж ирсэн. За тэр унаа хоол байрны хөнгөлөлт гэдэг зүйл бол хуучин бас авдаггүй байсан. 2008 оноос нийгмийн даатгалын хууль дээр бол энэ хөнгөлтүүдээс нийгмийн даатгал авдаг болохоор орж ирсэн. Тэгэхээр энэ орж ирж байгаа асуудал бол 2-3 талын өнцгтэй харагдаж байгаа. Нэг талдаа энэ хөнгөлтүүдийг авж байгаа яг ажилчдын бодит хэрэгцээ буюу гар дээр олгогдох мөнгө нэмэгдэнэ. А нөгөө талаасаа буруугаар ашиглавал ариун зай гишүүний хэлж байгаа шиг яг одоо нөгөө тэтгэврт тооцогдох суурь цалин багасаад урт хугацаанд бол бас тэтгэврийн одоо тооцох орлого нь буурах ийм эрсдэл бол байгаа. Тэгэхээр энийг бол тодорхой хэмжээнд бол одоо яг нэг талдаа ихтгэлцэл дээр нөгөө талдаа бол хэмжээ хязгаартаа 3 дугаарт яг зориултаар нь ашиглах хэрэгтэй байгаа. Яагаад тэгэхээр одоо хөдөлмөрийн хуулийн дээр тодорхойлсон цалин хөлс гэдэг тодорхойлолт нийгмийн даатгалын тухай хууль дээр тодорхойлсон одоо нийгмийн даатгал ногдох цалин хөлс гэдэг хоёр тодорхойлолт хоёулаа зөрүүтэй байгаа. Хуулийн ийм зөрүүтэй байгаад байгаа учраас За нэмж хариулах уу? хөдөлмөрийн хөлсний одоо хөдөлмөрийн хууль дээр заасан цалин хөлс гэдэг ойлголцоосоо цаашдаа ер нь албан журмын нийгмийн даатгалаа аваад явах нь зөвөө гэсэн үзэл баримтлал дээр одоо энэ хууль орж ирж байгаа. За ер нь тэтгэврийг бол хуримтлалын суурьтай нэрийн дансны арга гэсэн ийм хоёр аргаар тооцдог. За хуримтлалын суурьтай гэдэг агуулга нь бол одоо тэр дансан дээр нь мөнгө нь хуримтлагдаж явсаар байгаад ирээдүйдээ энэ тэтгэвэр тооцох суурь болно. А нэрийн дансны арга гэдэг ч гэсэн бас одоо энэ хуримтлалын хэлбэр буюу одоо бидний хэрэгжилж байгаа. Тэгээ энэ хоёр арга чинь бол 1979 оноос өмнөх ойцгсон хоёр хүмүүст хуваагдана. Тэгэхээр цаашдаа энэ нийгмийн даатгал төлж байгаа чинь өөрөө хоёр давхар бүртгэл байгаа. Нэг талдаа өнөөдөр нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж байгаа. Яг өнөөдөр зарцуулах мөнгөн санг бүрдүүлж байгаа. А нөгөө талдаа ирээдүйд тэр төлж байгаа хүн ирээдүйд тэтгэвэр гарах одоо тэр боломжийг нь хангаж одоо өглөг болж бүртгэгдэж байгаа буюу энэ давхар бүртгэл. За ариун цай гişүү тодруулно. За төр бол иргэнэ хизээч хохирой гэж шийдвэр гаргадаггүй хамгаалъя л гэж шийдвэр гаргадаг те. Тэгэхээр энэ 2004 болон 2008 онд гаргасан шийдвэрүүд нь юу байдаг вэ гэхээр тухайн ажилтнаа нэг удаагийн хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал нэг удаагийн гэрээ байгуулад нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөхгүй байх тал дээр нь зарим хүмүүс бол энэ цоорхоог ашиглаж эргээд нөгөө ажилтан ямар нэгэн эрсдэлд орлоо гэхэд хөгжлийн бэрхшээлтэй байна уу, лист байна уу, декрет байна уу, бүхий л одоо энэ шимтгэлүүд бол одоо төлөгдөөгүй юм чин үйлчилгээ авдаггүй ийм цорхоо. Хоёр дахь нь болохоор цалин хөлсийг нэмэхгүй харин энэ урамшуулал нэмэлт одоо хөлсүүдийн нэмснээрээ эргээд бас ажилтныг хохирох ийм явдлууд гарч ирсэн учраас энэ хуулиуд байсан юм аа. Одоо энэ дээр бол зайлшгүй одоо ийм нөлөөлөлд орж ирнэ шүү. Харин хуримтлал болон цалин суурьтай дээр 9 секунд үлдчихлээ. Одоо энэ дээр дахиад одоо бас тайлбарлаад төвшин гişүү яриа дараад би дахиад За төвшин гişүү хариулна. За ер нь бол тийм эрсдлүүд бол байсан. Эдийн засгийн янз янзын тохиолдлууд одоо татвар нийгмийн даатгалаас зүхтаах бодлогууд үе үед л байсаар ирсэн. А бодлого боловсруулагчид бидний одоо цаашдаа гаргаж тавих бодлого бол мэдээж нэг талаасаа энэ эрсдлийг гаргуулахгүй байхаар хаах ёстой. А нөгөө талдаа хуулийн дээр байгаа зүйлийг итгэлцлийн хэлбэрээр иргэн аж ахуй нэгжүүдэд цаашаа өсөж хөгжих одоо бодит зүйлийг нь бодитоор нь хийх төр боломжийг олгох ёстой. Тийм учраас энэ хөнгөлтүүдийг одоо нийгмийн даатгалаас чөлөөлөх асуудал нь нэг талдаа яг тэр хөнгөлөлт гэдэг агуулгаараа итгэлцлийг төрүүлээд одоо бодит орлогыг нэмэгдүүлж байгаа. А нөгөө талдаа бас бизнес эрхлэгчдийг энэ тал руу хэтэрхий хазаах одоо бас тийм эрсдлийг агуулж байгаа. А нийгэм хөгжихийн хэрээр аж ахуй нэгж тогтворчхон хэрээр яг одоо энэ хөнгөлтүүд гэдэг агуулгаараа хэрэгжээд эхлэх юм бол энэ өөрөө одоо манай эдийн засагт нөлөөлөх үзүүлэл нь бол одоо нийгмийн даатгалын энэ санд авж байгаа хуримтлуулж байгаа орлогоос хэд дахин илүү гэдэг энэ тооцоо гаргасан. За ариун цай гişүү тодруулах. За хуулиар 1960-аас 79 оны хооронд төрсэн хүмүүс хоёр сонголттой эсвэл нэрийн дансны буюу хуримтлал эсвэл цалин суурьтай бодуулах боломжтой тэтгэврээ. Цалин суурьтай гэдэг маань өөрөө юу юм бэ гэхлээр тухайн одоо сүүлийн 5 жилийн дундаж гэж одоогийн хуулиар мөрдөгдөж байгаа тийм түүнээсээ 45%-аар тогтоогддог. За ингээд сонгож болох нь. Хуримтлал буюу нэрийн дансны аргаар тэтгэвэр тогтооно гэдэг нь 79 оноос хойш төрсэн хүмүүс ямар ч сонголтгүй нэрийн данс буюу энэ хуримтлал суурьтай тэтгэврээ тогтоолгоно. Энэ нь та хэдийн хэмжээний
мөнгө төлсөн байна. Та болон таны ажил олгогч хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлсэн байна. Түүнээсээ цаашдын одоо амьдрах магадлал тэр нь одоо хэдэн жил сараараа хуваагддаг юм байна. Тэрэндээ нийцсэн одоо 1 сарын тэтгэвэр бодогддог байхгүй. Тэгэхээр та цалинж бай, хэдий хэмжээний шимтгэл одоо бага төлн төдий хэмжээгээр ирээдүйн тэтгэвэрчин буурнаа, буурж орж ирнэ шүү. Тэгэхээр энэ бол өнөөдөртөө ажил олгогчид ашигтай мэд боловч ирээдүйд ажилтны талаасаа бол эрсдэл үүсгэж байгаа бодиттой одоо ийм саналууд шүү гэдгийг хэлье. За баярлалаа. За ер нь бол